Хүүхдээ бие даасан өөртөө ихтгэлтэй хүн болоход эцэг эхчүүдэд одоо саадуулдаг үзэл бодлыг хуваалцъя гэж бодож байна. За үүний нэгдүгээрт нь хүүхдээ өөрийнхөө үргэлжлэл гэдэг гэж одоо харахаа болох хэрэгтэй гэж. Мэдээж үр хүүхэд гэдэг бол таны үргэлжлэл, таны удам мөксөө. Гэхдээ таны хийж байгаа бүх зүйлийг тэр хүүхэд яг төлөөлүүлээд аваад явах албагүй. Тэр хүүхэд таны ажил мэргэжил, хийдэг хобби, эсвэл одоо таны амьдралд хандах хандлага, яг таны хийсэн, үйлдэлсэн бүхэн шиг үйлдэх албагүй тэр хүүхэд танд ямар ч үргөө. Хоёрдугаарт нь хүүхдээ өөрийнхөө хүслээр байлгах гэсэн хандлага зогсоох хэрэгтэй. Хэрвээ хүүхдээ яг өөрийнхөө хүсснээр одоо байлгахын хандлагаа бид нар барьсаар л байх юм бол бид нар яг хүүхдээ эрүүлэр харж зөвөр хүмүүжүүлэх боломжгүй болно гэсэн үг. Гуравдугаарт нь хүүхдээ хандсан альва хүлээлтийг барих хэрэгтэй. Тухайлбал зарим эцэг эхчүүд би бага насндаа ингэж сурч, ингэж хийж чадаагүй, ийм мэрэгжил эзэмшиж чадаагүй, аав ээжийнхээ ажил мэргэжлийг үргэлжлүүлж гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар цахаас хэлж түүнээс өндөр үр дүн хүлээдэг нь хүүхдийг одоо бие даасан өөртөө ихтгэлтэй нэгэн байхад нь саадуулдаг шүү. Дараагийн дугаарт нь хүүхдээ бүтлгүүтлээс нь аврахын тулд хажуунаас нь өсөрч ордгоо ойлгох хэрэгтэй. Алдчих үедээ, хэцүү болчих үедээ, амьдралд ингээд муу явчих үедээ гэсэн бодлоос болоод үргэлж хажууд нь нөлөөлж идэг эцэг эхчүүд байдаг. Хэрвээ та ийм бол энэ үйлдэлээ мөн л зогсоох хэрэгтэй гэсэн үг. За дараагийн дугаарт нь цаг үргэлж эвтэй байх гэсэн оролдлогоо зогсоох хэрэгтэй. Тэр хүүхдийг гомдоочихгүй, тэр хүүхдийг хэцүү болгочихгүй, шаналчихгүй гэсэндээ өөрийнхөө хэлэх үгийг хойшин тавьж идэг, өөрийнхөө одоо хүүхдтэй хандсан хандлага нь одоо хэд сүрэг юм уу, эсвэл тэр хүүхдийг засаж залруулахын тулд байтал түүнийгөө болдог ч гэдэг юм уу, энэ зүйлсийг болох хэрэгтэй. Хүүхэд хүмүүжүүлэх өөрөөрөө нэн тэргүнд тавьж чаддгүй. Хүүхдээ ямар нэгэн байдлаар өөрийнхөө дутуу зүйлийг нөхөх, эсвэл бол одоо хийж амжуулаагүй зүйлсүүдээ хийх тэр хэлбэр сууг болгож хэрвээ та хардаг бол за мөн дээр саяны миний ярьсан үзэл бодол танд бас байдаг бол та тэдгээр зүйлсүүдийг зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүүхдийг тань бие даасан өөртөө ихтгэлтэй хэн нэгэн болон өсгөхтөнд маш том саад болох болно.